Эмгэн өвгөнийг хараад ихэмсэг зангагаж эргүүн өвгөнийг эндээс хөөж гарга нүдэнд үл харагдах чихэн дүлдүүлдэх заххол газар зайлуулж явал гэж зарц олон хүндээ зарлиг болгон тушаав. Олон цэргийн түшинд нь омогтой чангаар дуугарч загас шмөөгнийг заандан барьж аваад гадна гартал түлхв. Газарт унтал хөшөлөв. Хаалгаар гарахын үед харуулын цагдаа тулгарч алман сүхээ давлайлгаад арай л цавчиж авсангүй. Орноос дөнгөж гартал олон хүн нээлтэж ямбад ихтэй явуулах ямар хэрэгтэй вэ чи? Хэрвээ мэдэж яв бираа мэдэж гэжээ. Хэрэг төвөг гаргалгүй хэд хонож байтал хэрүүлч муу эмгэний хэрцгий зан хөдлөв. Эр нөхрөө ол гэж эмгэн зандран тушаагаад ордны бараа болгохыг олон тийш явуулав. Элч зарлиг мордулж эрд сурж олоод хөөх юм өвгөнийг хатан хан сүгдүүлв. Ихэд эзний ширээн дээрээс өвгөн босон нөхөртөө өндөр дуугаар тушаав. Загсанд очоод мөрөг, залбирч гуйгаад мөрөг. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу байна. Эзэн хаан болсон ч ирэх ямб чамлан бий. Тэнгис далайг захирч тэнгэр газрыг эзлэн алтан загас өөрөө албас зарцмын болог. Яв гэсэн газарт явж байг тэр. Зогс гэсэн газар зогсож байг тэр гэж өвгөн эмгэнийг буруутгавч үг хэлж чадсангүй. Тушаалыг дагаж гүйцэтгэхээр дуугүй гэдгэр эргэв.